Хот мөдөр сүнх тавтамарл би бол хөтлөгч Инхот. Онцлог сэдвээр нэвтрүүлэг эхлэх гэж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч Бацаая бидэнд бэлтгэн хүргэдэг. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Хот мөдөр сүгээр болон NTV телевизээр замаг 83.3 107 хост төлгөөний Хот мөдөр радиогоор хүрч байгаа. Дугаарыг хялбар хоримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн Худалдаа хөгжлийн банк болон Спортын офицыг Америкаас Заяа спорт шоп ивент итгэж байна. За өдрийн мэнд Заяа. За өдрийн мэнд хүргэе. За нэг жилийн баярын мэнд хүргэе. За чам ч гэсэн нэг жилийн баярын мэнд хүргэе. Маш гоё арга хэмжээ болсон. Тасархай. Би маргааш нь дахиад тийм юм явмаар санагдав. За бид хоёр хөл өмгийн дэлхийн аваргын сонирхолтой түүхүүдийн 1998 он дээр явж байгаа. Үн 98 оны 20 дугаар хэсэг одоо эхлэх гэж байна. За шүвгийн 16. За ингээд шүвгийн 16-аас эхэлж байна. Эхний хэсгийн тоглолтууд болон дэлхийн аваргатай эргэн тойрны бүх юмнуудыг бол ярьсан тий. Одоо шүвгийн 16-аас хойш юу болсон бэ? Энэтэй холбоотой гоё мэдээлүүдийг бас хүргэе. Айгүй гоё юмуд гарч ирж илээ. Тэгээ би ч яг хүүхд байхдаа үзчихсэн л тоглолтуудын санаж байгаа чинь эргэн тойрны мэдээллийг дөр бол хангалттай авч чадаагүй лсэн байгаа хөөе доотор тий. Одоо үеих шиг. За 98 оны дэлхийн аварга шүвгийн 16. За эхний тоглолт бол одоо шууд юугаар явчих. Итали Норвег гэсэн хоёр багийн тоглолтоор эхлээ явчих гэж бодож байна. За Норвегийн шгшөө маш мундаг хамгаалалттай байсан бол Италичуудын дэлхийн аварга хамгийн сайн хамгаалалттай байсан Итали бол. Одоо насгад шатын тоглолтын Итали гол алдан мөртлөө мултарж байгаа байхгүй. Францтай 0-0-оор тэнцээ шүгэн амтэр тий. За тэгээд Норвегтэй тоглосон. Итали Норвегоор тоглоод Итали бол 1-0-оор буулгаж авч бол Кристиан Вери гэж Италийн супер тоглогч гарч ирсэн байсан. За Кристиан Вери удахгүй дэлхийн хамгийн өндөр төлөмгчний нэг болж болсон. Явсан шүү дээ тий. За Кристиан Вери 18 дахь минутанд гол оруулаад энэ тоглолт бол дууссан байгаа. Италийн хамгаалалт бол амар байсан. Хаалган дээр Жанлука Палюка байсан. За хамгаалтан дээр Миланы ослуулах Паоло Мальдини, Алессандро Костакурта гэдэг одоо тухайн хоёр супер хамгаалагч. За Пармагийн одоо бас нэгэн одоо гарч ирсэн гэхнээс 25 настай Канавара, Фаби Канавара 25 настайсан тухайд бол. Тий. Тэгээ Пармадаас дараа нь Интер рүү, Ювентус рүү, Реал Мадрид рүү явсан шүү дээ. Тэгвэл Канаваро чинь бүр сүүлд дэлбэсэн юм байна тий. Тий. Юу н Италичин дээр залуу хөхлөөр л 20 дэд болчихсон шүү дээ. Зөв. Одоо бол 25-тай хамгаалагч гэвэл залуу гэхгүй шүү. Залуу гэхгүй тий. Тэгээ Канаваро метр 76-тай шүү дээ. Өндөр биш төвийн хамгаалагч. Тэгсэн мөртлөө ямар агрессивний тоглолт вэ? Хурдтай, хүчтэй тий. Ерөөсөө айн гэж аах гэдэг асар мундаг техниктэй Канаваро. Хамгаалтан дээр унаж татчих хамгаалах гэдэг бол тохиолдол нэлээд гардаг Канаваро. Тэр бол өндөө супер. За Канаваро Жузеппе Бергоми гэж болсон. Италийн бас Интер Миланы мундаг хамгаалагч гэдэг. Хамгаалалт бол үндэ амар байсан Итали. Тэгээ Норвегийг бол ямар ч нэг ярьцаагаар буулгаж авсан. Үнэхээр Норвег бол зөндөө тогтолцсон. Бразилийн хэсэгтний сүүлийн шатанд 2-1-ээр хожигдсон шүү дээ Норвег ч. Итали руу зөндөө тогтолцсон бол Италийн хамгаалтыг давж чадахгүй. Палюка үнэхээр мундаг аж Итали гэ Норвегийг 1-0-ээр ямарсан буулгаж авсан энэ тоглолт болсон. За дараагийн тоглолтын дээр Бразил Чилтэй тоглосон. За Бразил ер нь Чилийг бол үеийн үед дэлхийн аваргаар хождог. Яг тэр боломжлоо даадалж 4-1-ээр Бразил бол Чилийг буулгаж авсан. Роналдо 2 голыг оруулсан. За Роналдо бол хэсгийн тоглолтууд дээр бас их гол багтаа гарч ирсэн шүү дээ. Ганцхан голтой гарчсан бол одоо юун дээр 2 голыг оруулж байгаа. 2 гол оруулж гинүү тий 2 гол оруулж гарч байгаа Роналдо тий. За ингээ Бразил ямарсан Чилийг хожиж гарсан. За Франц Парагвайн тоглолт ч амар тоглолт болсон. За энэ тоглолтын өмнө Франц Сауди Арабтай тоглож байхад Зинедин Зидан улаан хуцаа аваад энэ тоглолтод оролцох боломжгүй болсон. Тийм. Сауди Арабын тоглогчийг худлаа жүжиглсэн унсан гэдэг шалтгаанаар нөгөө тоглогч нь яг доогоо ингээд бөмбөг авах гээд орж ирэхэд дээрнээс нь Зидан хөлөөр ингээд гიშгчтэй. Тэгээ улаан хуцаа Зидан энэ тоглолтод орж чадгүй. Тэгээ Зидан энэ тоглолтод орж чадаагүй гэсэн мэдэг. Эстонер өргөстэй сандал дээр суудсан юм шиг хэцүү байсан гэж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тэгээ Парагвай ч хамгаалт нь мундаг. Парагвай шогийн одоо хаалган дээр Хосолос Чилаверт гэж одоо супер болгож ирсэн. 95, 97, 98 оны олон улсын хөл өмгийн холбооны түүх статистикийн одоо тийм газараас гаргасан одоо тийм шилдэг тоглолтыг гаргалдаг. Эндээс 95, 97, 98 оны дэлхийн шилдэг хаалгач бас хаалгач. Хосолос Чилаверт тийм супер хаалгач байсан. Чилаверт дээрэс нь шгшээ багуудын түүхэнд шгшээ багтаа хамгийн олон гол оруулсан хаалгач. 8 гол оруулсан. Энэ 8 голын 7 голын дэлхийн аваргын урдсан шатанд оруулсан бүр. 90 оны дэлхийн аварга, 94 оны дэлхийн аварга, 98 оны дэлхийн аварга, 2002 оны дэлхийн аваргуудад бүгдэнд нь урдсан шатанд гол оруулсан хаалтаа цогцолтоос. За тэгээд 2002 оны дэлхийн аварга дээр бүр 4 голыг оруулж шгшээ багтаа мэрэгэн буучны 3 ч гэсэн байна. Хаалгачтай тий. 2020 дэлхийн аварга. Тэгээд тэр оруулсан голод маш үнцэнтэй голод. Аргентиныг хоцсон гол, хид хідэн тэнцээний одоо гоолууд ч юм уу тий. 2002 оны дэлхийн аварга урдсан шатанд тоглолтон дээр шүү дээ. Зөв. Тий. Тэгээ манай нөхөр бол яг өөрөө нөө юу асуудалтай. Сайн хаалгач. Тэгээд үнэхээр хөл өмгийн мундаг одоо тоглогч хэдий боловч зан характерын асар их асуудал. Энээс хойш дандаа асуудал ордог. Тийм учраас том клубүүдэд Европ тутаанд болж чадаагүй. Тийм очиртай юм. Уг нь бол мундаг хаалгач тэгээд гол оруулаад идэг.
Тэгэд ерөөсө том багуудын хаалгач байсан гэдэг мэдээ байдгүй байхгүй. Байхгүй. Би ч одоо Ливерпулийн хаалгач болчихосоо гэж мөрөөддөг үсч Чилавертыг. Тэгээд тухайн үед характерыг мэддэггүй шин. Амар агрессивны талбар байдаг боловч талбайн гадуурх асуудал ихтэй. Хүмүүстэй байн муудалцсан. Одоо Марадонаг нүүрлүүн зогсон гэж байгаа. Колумбийн супер тоглогч Фаустини Асприлиаг бас цохоод бас тэрнээс болж асуудалд орсон. Ер нь бас зарим хэрэгээс болж нэг шорон моронд хэдэн 7 хоног моноос суусан тохиолдол нөхөрт байдаг. Роберто Карлстан буудалж Роберто Карл Тиску түүнийг бол Индиан гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр нөө өөрөө талбайн гад асуудал ихтэй. Тэгээс 2023 онд Парагвай ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвсэн билээ. Тэгээ нэгээс доош хувийн санал авсан билээ. Тэгээ өөрийнх нь юу асуудал ихтэй, эргэн тойрны асуудал бол айгүй ихтэй. Индиан гэдэг чинь нэрээ жоохон юу тийм царайтай юм биш үү? Тий. Парагвайчин дээр нэг Гуарани буюу одоо илүү нэг холилдоогүй улс байхгүй юу? Парагвайд нэг Европын колоничл илүү нөө баг нөлөөлсөн гэх юм уу. Тэг яг Европын колоничл орсон ч гэсэн Аргентин ч юм уу, Чили, Боливи, Бразил дээр бодох юм бол илүү нөө гүн рүү байдаг шүү дээ. Далаад гарц үрд 2 улсын нэг өмнө Америкийн тий. Тэгээд Парагвайчин нэг тийм асуудалтай. Зөв. Зяадад ийм мундаг алгаж байсан. Тэгээ Чилавертыг үнэхээр давж чадахгүйсэн Франц. Нүддээлсэн. Тэгээ Францын шогод бол 2 залуу товтлогч Давид Трезеге, Терри Анри гэсэн 2 залуу товтлогч тоглолтод бол гаргаж Юри Жоркай, Кристоф Тьюгари Геварш гэдэг 2 ахмад товтлогч суулгасан. Тэгээ Зиданы оронд Бернард Диамонте гарааны бүрэлдэхүүнд гарч амжсан, тоглосон. За тэгээд нүдсээр гад Лорен Блан 114 түнүүд нь буюу алтан голоор болонгийн цохилтын божигнаан дондаас голдож Франц шүгэ 16-аас арай гэж тавт. Юу нь явангаа алдсан шүү. Энэ тоглолт хэрвээ 11 зогсон бол Парагвайн тал шийдэгдэх магадлал өндөртэй. Тийш нь Чилавертт байж байгаа шүү. Чилавертт байгаа юм чи тэ. Нөгөө тал чинь Бартез байгаа. Бартез байгаа тийм. Гэтэ 11 дээр бол Чилаверт мундаг шүү тэ. Тэгээд нүдэж жагаад Франц угаасаа торгуулийн цогцолт руу очихгүй хүсчихсэн. Тэгээд тэр тоглолтыг бол санаж байна. Нүдээл идэв Франц. Тэгээд Чилавертыг давж чадахгүй. Тэгээд Карлос Гамара гэдэг Селса Аяла гэдэг тухайн супер хамгаалагч Парагвайн шигдэл байсан. За ингээд энэ бол амар тоглолт болж Францын ерөөд хамгийн хүнд. Франц бол ерөөдөө шүгэн 8 дээр Итали, аврагын талаа Бразилихээс ерөнхийдөө их гайгүй суглаа ш та Парагвайтай. Шүгэн 4 дээр Хорватад гарч байгаа ш та тий. За ингээд Франц гарч ирсэн. За нөгөө талд нь үхлийн хэсгээс нэгээр гарсан Нигерийн шог дайнтай тоглосон байдаг. За тэгээ дайн бол Нигерийг 4-1 цатагаар бутнэр гэсэн. Нигер бол 96 оны Олимпийн наадмын алт авсан баг. 23 наснаас доошсон. Арай залуу байсан туршлага муу байсан. Дайнд бол хожигдсон. Дайн бол үнэхээр сайн бүрэлдэхүүнд ирсэн. Тэгээ үнэхээр яг харахгүй Бразил, Франц гэсэн финалд бол 2 багт хожигдсон шүү дээ дайн бол. Хэсэгтээ Франц хожигдоод шүгэн 8 дараа Бразилд хожигдож байгаа. Хоёуланд нэг бөмбөр тий. За нэг иймэрхүү юутай байгаамаа. Зааж гараа. Дайн чинь тий Францд 2-1 хожигдож байгаа юм тий. За ингээд нэгээр дайн 2 ингээд дуусаа. За Герман Мексикийн тоглолт Герман 2-1 хожигдсон. Гэтэ ер нь бол Германы хөл бөмбөг асар унтсан байгаа. Довтлогоо айгуу тийм удаан байгаа гэдэг бол ерөөдөө 90 оны дэлхийн аваргаас хойш харагдчихсан л да. Яг 90 онд дэлхийн аваргад сайн тоглолцсон дээ. Германчин дэлхийн аварга авцсан. 96 оны Европын аварга авцсан ч гэсэн Германы тоглолт нэг л үлбгэр өссөн юм бол. Яг л стандарт тоглолтоор бол тоглолт. Тэгэд Мексикийн дэсэн тоглолтноос тийм сайн тоглолт болоогүй. Тэгээд дараа нь Хорватад хожигдоод ерөөдөө Герман бол энэ айгуу муу байгаа юм байна гэдэг нь бол ерөөдөө харагддаг. Тэгээд дараа нь 2000 оны Европын аваргаар хэсгээс ч гардаг шүү дээ Герман. Тэгээ Германы хөлбөмбөг бол ерөнхийдөө нөөцлөлт одоо яг энэ тоглолтод нөлөөлж гисэн. За ингээ Мексикийг бол 2-1-ээр арай гэж буулгаж одоо германчууд хоцсон Оливер Бирхоф 86 дахь минутанд. Мексик эхний голыг оруулаад сүүлийн 15 минутанд Герман 2 гол оруулж харж байгаа. Ингээ хожиж байгаа юм бол. Клинсман Бирхоф 2 голдож. За тэгээд Нидерланд Югославийн тоглолт хүмүүс төдийлнээ ярьдаггүй боловч асар үн цэнтэй амар тоглолт болсон юм бол шүгэ 16-ад. Ягаад гэвэл Югослави хоёлаа өмнө ярьжсэн урдсан шатны тоглолтоор хамгийн олон гол оруулсан 2 багийн нэг. Үнэхээр машин шиг байсан. Югослав бол. За тэгээд Нидерланд бол мундаг гэсэн. Тэгээд Нидерландаас энэ тоглолтын дээр Патрик Кулюверт хэсгийн тоглолтын дээр Бельгитэйсэн тоглолтоор бас улаан авц авсан. Бельгийн тоглолчийг бирүүн зөхөд 2 тоглолтоор торгуулсан. Тэгээ Патрик Кулювертгүй Нидерланд орчихсон. Гүс идэг нэг солилцоог өгөн тоглолтноор. Солилцоо ичдэг гайгаад тоглолтын баланс алдна гэдэг. Тэгээд ерөөсөө Овер Марсбергкам гэсэн товтлооны хосолтойгоо тоглоод Кулювертгүй. Кулюверт яагаад Бельгид урлаа авчихлаа? Бельги Нидерланд орчих хоёулаа нэг хөрж жижиг улс шүү дээ. Тий. Тэгээ хөрш усууд болохоор хоорондоо нэг тийм жижигхэн дерби байдаг. Тэрнээс болоод тоглолтос нэлээд хүнд болсон. Тэгээд хоорондоо тэнцсэндээ тэр тоглолтын дээр Кулюверт улаан авцсан. Уучилж боломгүй алдаа гэж тухайд бол хэлдэг. Тэгвэл юм улаан уцтай асуудлууд нэлээд байсан. Нэлээд байгаа. Энэ тэмцээн дээр том тоглогч нар маш их улаан авцсан. Соёлоос төгсгөлт нь бас нэрийн дуртай тий. За тэгээд энэ тоглолт 2-1-ээр Нидерланд хоцсон. Гэхдээ эхний голыг Беркамбигээд Комлянович хийсэн. Дараа нь Предраг Мятович торгуулийн зохилтыг алдсан Нидерландын эсрэг. Вандерсаар буруу өсөрсөн Предраг Мятовичийн зохилт хаалганы одоо голд ойгоод буцаа гараад ирсэн.
хөндлөвч зөхиод ойгоод буцаа гараад ирсэн. Предраг Мятуш тухайн үед Реал Мадридын гарааны товтлогч байлаа. Гарааны товтлогч байсан. Тэгээд хэрвээ энэ орсон бол Югослав цаашаа шалгараад Нидерланд болчихсон. Югослав бол энэ тэмцээнд бол ер нь цаашаа нэлээд сайн явахаар байсан баг. Тэгээд юу асан байгаа? За юу яадаг те? Тургуулцах гэж байгаа штэ. Тэгмэд хаалгачд хүрэх юм бол цохигч тоглогч урж болно те бөмбөд. Хэрвээ шонд ойгоод гараад ирэх юм бол зогч болохгүй те. Өөртөө дамжуулсан гэж үзнэ. Тий. Энэ бөмбөг цохоод бүр ингээд тас гэд бүр өөрийн даваа авчихдээ. Тийм. Тэгээд тоглолтын эрдээ нэмэх нь 2 дахь минутанд Нидерландын Эдгар Давидс шүү дээ. Юу шилтэй тоглолт. Эдгар Давидс солгоо олоороо цохиж эрдээ нэмэх нь 2 дахь гол оруулж Нидерланд дарган шатан чалгарт. Энэ амар тоглолт болдог. Хүмүүс төдийлнэх ярьдаггүй гэхдээ үнэхээр одоо супер тоглолт бол. Энэ тоглолт болж илаа. Тэгээд Югослав бол боломжоо алдсан. Эдгар Давидс ч гоё стилтэй, гоё тоглогч байсан. Гоё тоглолт. Тэгээ шил зүйдэн шалтгаан нүдний өвчтөй юм байна шүү дээ зайлал. Оо тийм. Тий, тэгээ шил зүйд тоглохгүй болохгүй гэдэг. Тэгээд шилтэй тоглолдог. Их гоё тоглолчлаа. Эдгар Давидс Зидан хоёр ч одоо энэ яг энэ үед бол Ювентус клубын төвийн хасыг авч явдаг гэсэн хоёр шүү дээ. Тийм. Тэр Ювентус бүр амар байсан. Аврууд лигийн финалд 2 дараалж үлддэг те. 3 ч үлддэг те. Нэгэнд нь Зидан байдаг юм аа. Яг төрүүлдэгт нь байдаг. Зидан ч дараа нь Реалд ч давар гарч байгаа. Аврууд лигийн авраг. За зүүн Европын хоёр баг Румын, Хорват хоёр үлдсэн. За Румын бол Англиг мултлаад гарч ирсэн. Тэгээ даавар шүкрийн торгуулийн цогцолтоор Хорват бол Румыныг 1-1 дэх ярцтаар болгож авсан. Румын бол өмнөх дэлхийн аваргын бас айгүй сайн тоглосон баг гэдэг шүү дээ. За ингээд Румын энэ дэлхийн аварга 2000 оны Европын аварга тоглоод алтан үеийнхүү дуусчих Румын. За тэгэл Румыны хөлбөмбөг бол ерөөдөө алтанд орсон. Харин тийм хүмүүс Румыны баг маш сайн гэж ярьдаг байсан. Тэгээ нөгөө видео тоглоом дээр ч гэсэн Румыны багийг авч тоглоно. Тэр бол маш сайн гэж хүүхдүүд тоглолдог байсан байхгүй юу? Тэнгүүд би ч 2002 бүр сүүлд үзэж эхэлсэн чинь яа Румынийг сайн гэдэг. Одоо Румын хаана байгаа гэж би боддог байсан. Тэгвэл энэ үеэс хойш ингэж жоохон. Ингээл ерөөсөө байхгүй болчихсон. 2000 оны Европын аварга сайн болоод байхгүй болсон. Одоо гайгүй сэргэж байна. Одоо л нэг яах вэ нэг амар бол биш те. 2000 оны Европын аварга чинь Англи, Румын, Герман, Португал хэсэгт ороод Румын гарч ирсэн шин хэсгээс. Герман, Англи хоёр мулдарч ирсэн байхгүй. Португал, Румын хоёр гарсан. Ийм л мундаг байсан Румын. Тийм. За тэгээд Хорват бол нийтийн харьцаатаараа буулгаж аваад ингээд дээш явсан. Анх удаа орж байгаа багштай Хорват чинь те. Ингээд шүгийн одоо 8 руу шалгарсан. За дараагийн тоглолт Англи, Аргентин гэж амар тоглолт болсон. Англи, Аргентин амар. Тэгээ энэ тоглолтын өмнө Аргентин бол өөрсдийн үндсэн өмсгөл бол цагаан цэнхэр өмсгөл өмсөхсэн боловч тэд нар 86 оны шүгэн 8-д Англиг 2 дугаар өмсгөлөөр хоцсон байдаг. Тэгээд тэр 2 дугаар өмсгөлөө өмснөгийг шийдээд Англи цагаан өмсгөлтэй нэгээр гарсан Аргентин 2 дугаар өмсгөлөө өмсөж тоглосон байдаг. Тэгээ энэ орог зөвдсөн гэмээр те. Дахиад очиж байгаа шүү дээ. За тэгээд энэ тоглолтын дээр болохоор Английн залууд 18-нд Майкл Оуэн супер болж гялцсан тоглолт. За эхнийг голыг Габриэл Батистута торгуулийн цогцолтоор ирсэн бол дараа нь 9 дэх минутанд Алан Ширер торгуулийн цогцолтоор тэнцүүлэхэд Майкл Оуэн торгуулийн цогцолтыг авчирдаг. Майкл Оуэныг Аргентины хамгаалч үнэхээр зогсоож чаддаг тоглолт нэр. 18 ханастай хүүхэд шүү дээ. За тэгээ Майкл Оуэн дараа нь 16 дахь минутанд үнэндээ супер голыг оруулж энэ 20 дугаар зууны шилдэг 3 гол энийг болж бичигдсэн байдаг дэлхийн аваргын төгөнд. За тэгээд Занетти 45 дээр нэг дэх минутанд торгуулийн хаалттай цогцолтыг хийхдээ хаалтны араас гарч ирээд зогтсон шүү дээ. Одоо хуураад те. Тэгээд 2-2 болсон. Эхний үе дээр л ерөөхдөө ингээд 4 гол оролт болсон. За тэгээд энэ тоглолтын хамгийн гол явдал тоглолтын 47 дахь минутанд Диего Симеонег Дэвид Бекхэм уг нь өөрөө алдаа авсан байгаа шүү дээ. Хажуугаа налхаж байгаа нэг хөлөөрөө ингээд дэгээд жунгааж шал утгагүй үйлдэлээ. Дэвид Бекхэм улаан хуц авч энэ тоглолтоос хөөгдөж Англиг балж байгаа. Бекхэм ерөөсөө тийм илүү үйлдэл гаргадаг. Джентльмен, гоё тоглолттой. Ийм гоё сайнч тоглогч байсан тийм. Ганцхан удаа л карьертаа баг илүү үйлдэл хийсэн. Энэ болчихж байгаа юм тийм. Яг энэ болсон. За тэгээ энэ тоглолтын дараа хожигдсан дараа Майкл Оуэн 18 настай Майкл айгу зоригтойгоор хэлсэн. За Бекхэмийн үйлдэл бол childish and unnecessary гэж байгаа байхгүй. Хүүхдийн одоо гэмээр алдаа гаргасан. Шаардлагагүй алдаа гаргасан гэдэг зүйлийг бол 18 настай Майкл Оуэн хэлсэн байдаг. За тэгээд Англи бол хамгаалж байгаа шүү дээ хүн тутамчтай. Ерөөсөө эхний үе дээр хүн тэнцүү тоглос 2 дугаар эхлэл хөнгөө болсон. Нэмэлт цагтаар ингээд Англи хамгаас харгаалт харсан. За торгуулийн цогцолтыг зохиход бол Эрн Креспегийн цогцолтыг уг нь бол Дэвис юм хаасан болооч Англи дараа нь Полын салдсан. Тэгээ Майкл Оуэн бол 4 дахь цогцолтыг оруулсан. За хамгийн сүүлд жишээлбэл Английн шоугоос Дэвид Бетти зогсон. Дэвид Беттигийн хамгийн анхны торгуулийн цогцолтын цогцолт байсан бүр. Нөө тийм үү. Дасгалжуулагч Глен Ход яагаад Дэвид Беттиг ингээд сонгож цохиусныг сонирн бас. Хүн анхны торгуулийн цогцолтыг дэлхийн аваргын шүгийн 16 дээр. Тэгээд хамгийн сүүлийн 5 дахь цогцолт хийж байгаа шүү дээ. Тэгээд Карлос Роахас. Аргентины алгч нар ерөөд 10 торгуулийн цогцолт нэр сайн гадаг шүү дээ. 90 оны Гойкочо, Сайон Мартинстэй дэлхийн аварга дээр ямарсан мундаг алаа тий. За энэ дээр Карлос Роа гэж хоёр цогцолтыг хааж инхүү Англи
мултарч байгаа юм Аргентин. Цаашаа гарсан. Харамсалт. Англи нэрийг бүр азгүй гэхэд. Тэгээд Фолклендийн арлын дайн гэл энэ хоёр чинь хоорондын юу их байдэн штэ. Тэгээ энэний дараа бол Хуан Себастьян Верон удалгүй бас Манчестер Юнайтед клубт бол очсон байдаг. Яг нь хэдэн жилийн дараа л да. Тэгээ Верон бол очичоод англичдаа студио юм дуурдаг амар джентльмен байсан. Тэгээд Сэр Алекс Фергюсон бол Вероныг магтаж хэлсэн мэдэг. Бумбуканын тэнд Верон байна. Үнэхээр супер гэхдээ манай хувьд үнэхээр тасч чадаагүй. Тэгэл айгүй гоо джентльмен орж ирэл хувцаа ингээл ивктэй байл. Би бол Аргентин хүн гэл. Тэгэл нэг амар асуудал гарахгүй ч гэсэн айгүй гоо джентльмен байсан гэдэг. Хуан Себастьян Вероныг бол ярддаг. Гой нэртэй тоглож байгаа. Тий, стогой тоглож тий. Хочин жоох айгүй шулуун гэдэг ч та. Тийм. Халдсан сахалтай болохоор тий. За тэгээд Англи инхүү мултарч байгаа маа. За ингээ шүүгийн 8 болж байгаа. За шүүгийн 8 дээр Франц, Италийн тоглолт болж байгаа. Энэ хоёр ч бас хоорондоо юу болдсон шүү дээ. За хоёул юу вэ? Хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээд шүүгийн 8 ярьцгаая. За өнөөдрийн дугаарыг маань хялбар хуримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн худалдаа хөгжлийн банкын мэдтгэж байгаа. За бид хоёр зөндөө ярьж байгаа нь хариулт хатгалыгээд үйлчлэгээр болсон 25,000 төгрөгийг 2 дахин үржүүлээд 50,000 олгож урамшуулах гэж байгаа тийм. За энэ хөтөлбөр ер нь бол хадгаламжтай байх одоо ямар үр өгөөчтэй вэ гэж бид хоёр зөндөө ярьсан. Харин одоо энэ хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ гэдгийг одоо товч танилцуулъя. За бид хоёрын доор QR код гарч байгаа. Энийг уншуулах юм бол TDB онлайн гэдэг нэртэй аппликейшн татагдчихъя. За тэгээд тэр аппликейшн дээр харилцагчаар бүртгүүлээд за аппликейшн ашиглаад 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данс нээгээд за мөн харилцах данс нээх юм байна. За тус харилцах дансан дээрээ худалдаа хөгжлийн банкны Brito Visa, Master гэх мэт хүссэн бит болон виртуал карта захиалаад авчих юм байна. За аппликейшныхаа хялбар хуримтлал зэсийн хариултаа хадгалыг үйлчлэгийг ашиглаад карттай харилцах дансаа 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн дастайгаа холбоно. Ерөөсөө нөгөө карта энэ хадгаламжийн дастайгаа холбочих юм байна. Ингээл нөгөө карта зурулаад ах юм бол нөгөө хариулт чинь хадгаламжийн данс руу оруулаа л гэсэн үг. За саяных бол юу худалдаа хөгжлийн банкны харилцагч биш бол гэдэг одоо юу хүргэлээ заавыг. За одоо харин худалдаа хөгжлийн банкны харилцагч хэрн хариултаа хадгалын үйлчлэгийн чинээр бүртгүүлэх гэж байгаа бол за өөрийн ашигладаг харилцах дансан дээр худалдаа хөгжлийн банкны Brito Visa, Master гэх мэт ямар нэгэн төлбөрийн карттай байх ёстой юм байна. За хэрэг картгүй бол нөгөө аппликейшн ашиглаад захиалаад авчин тий. За хариултаа хадгалын үйлчлэгийг холбосон харилцах дансаа өөрийн 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн дансатайгаа холбоод хэрэг хадгаламжийн данс байхгүй бол нөгөө аппликейшнаа ашиглаад шинээр нээчих юм байна. Энэ ерөөсөө аппликейшн ашиглаад ерөөсөө бүгдийн л хормын дотор л хийгээд байгаа юм байна. Энэ бол хэрэглээд байгаа амралтай юм чинь. За ингээд хэлбэр хуримтлал зэсийн хариулт хадгалын үйлчлэгийг нөгөө юутайгаа шинээр нээсэн дансатайгаа холбочих юм байна. За ингээд нөгөө нэг карта зурулаад яваад байна гэсэн. Гэхдээ ер нь бол би нэг зөвлөгөө ч юм уу одоо энийг юм хэлмээр байгаа. Яг өөртөө зориулаад нэг өдөртэй за 2-3 цаг штэ тий. Худалдаа хөгжлийн банкны айл нэг салбар дээр очиод нэг уулзчмаар юм бэл. Танад ямар үйлчлэг байгаа. Би хариултаа хадгалуулна. Жилийн дараа би яах юм? Тэгээд сарын дараа ч юм уу яах юм гэд те. Ер нь нэг зөвлөгөө аваад үйлчлэгнүүдтэй танилцаад тэгээд нэг гэрээ мэргээ хийдэг юм яа гэх. Ер нь нэг өдрийг л нэг зарцуулаад нэг очичаараа гэж би одоо хүсэж байгаа юм. Чин миний өөрхөл төлөө шүү дээ те. Тийм болохоор та бүхэн яг өөрөө очиод тэр дансаа нийлгээд хадгаламжтай болчих юм бол за ирээдүйд үр хөвгт чинь ч гэсэн те. Маш хэрэгтэй юм болов уу гэж би бодод байгаа. Окей. Гой сонсогч юм те. Би бас судалдаа хөгжил ашигладаг л да. Амар давуу талтай байдаг. Гадаад ялангуяа. Тийм. За нөгөө үрждэг сар маань 4 сарын 12-наас 5 сарын 13 хүртэл одоо үргэлжлэх юм байлээ. Урамшуулал маань. За тийм болохоор хугацаа богинохон үлдсэн байна. Та бүхэн яарч очиод одоо худалдаа хөгжилтэй нэг уулзчаарай. За дэлгэрэнгүй мэдээллийг 1819-77 дугаар хатсаас авч болно. За мөн TDB-MCG-мэн гээд вебсайтаар нь очлоод авч болох нэ. За баярлалаа. Зя. Франц Итали. За амар тоглолт харагдаж байгаа тий. Франц Итали шүүгийн 8 дээр. За тэгээд Кристиано Вери Зидан 2 нэг баг тоглолдог гэсэн. Тэгээд дэлхийн аваргын тоглолт болгоны юм Зидан Вериэр уцддаг гэсэн юм л. За гол оруулаарай гэл. Вери тоглолт болгоны гол оруулсан байдаг. Тийм. Тий хэсгийн 3 шат одоо энэ шүгэ 16 дэтэр тий. Тэгээ Францд бол тарцсан Зидан яриаг өгч байгаа. Тэгээ манай эсрэг гол хийгэлтэй шүү дээ. Тэгээ Верич гол хийгээгүй. Кристиано Верич ингээд 5 гол оруулсан байгаа шүү дээ. Мэрэг мөчийн салт яг одоо шүгийн 8 ихлэхэд бол тэргүүлж байгаа болж байгаа байхгүй. Тэгээ Зидан яриаггүй, Вериг болтойгоо. Тэгээд Итали Франц хоёрын хувьд бол ер нь ингээд түүхийг авч үзэх юм бол Итали Францаас илүү гэдэг юм бол ингээд Франц ч бол энэ 80-аад оноос л гарч ирж байгаа шүү дээ энэ бол тий. Тэгээд 80-аад оноос гарч ирээд тэр яг 86 оны дэлхийн аваар хоцсон байдیں۔
Тэрнээс өмнө бол дандаа Итали хийсэн 38, 78 гэдэг ч юм уу те. Сүүл 2006 дээр. Тэгвэл Итали яг 2 дахь хожлоо Франц 98 дээр авч байгаа. Франц 98 оны дэлхийн авар дээр хожоод дараа нь 2000 оны Европын аваргын финал дээр бас очиж байгаа. Хоёр ойрхон хожил. Ингээд дэлхийн аварга бол Европын аварга авч байгаа. Тэмцээн дээр хоёуланд нь Италид авч байгаа. За тоглолт бол 0-0-оор дууссан. За хоёр багийн хувьд бол хоёулаа маш одоо сайн хамгаалсан те. Үнэхээр сайн хамгаалаад одоо гол оруулж чадахгүйсэн. Тэгээд торгуулийн цогцолтоор Франц Италиг буулгаж аваад ингээд цааш явсан. Итали ингээд хасах шатнд гол алдаагүй мөртлөө ингээд тэмцэнийг орхиж байгаа. Айгуу мундаг хамгаалтайсэн. Гэхдээ үнэхээр Франц хамгаалж гисэн те. Мундаг ажил тоглолт бол тэтгэж ярьцдаг байгаа ингээд инхүү өндөрлсөн байдаг. Тийм байх чинь хоёулаа гол болдог. Италич бүр супер байсан юм. Тий, Итали амар байсан. Хамгаалт нь өндөө супер байсан. Мальдини гэдгийг чинь сонсоол зүгээр шууд. Мальдини хүмүүс яагаад лаг юм бэ гэхээр Мальдини бүхээр л тоглох хамгаалтай. Тэгээ баруун слав хоёр хоёулан гарын сайн тоглолт. Тэгээд нэг эсрэг нь тулаан анхаарын тулаан ерөөсөө амар тийм универсал хамгаалж байгаа байхгүй. Бүх юм цаана. Тэгээд Мальдини хаана байрал дээр хүндтэн тийш очиж тоглолцдог. Тэгээ ер нь бол нөхрийг бол давж ганддаг л хэцүү. Нөхөр бол нэг хэд хүнээс лайсан байдаг ш. Нэг нь Роналдо. Бразил Роналдод анх тулчаад багийн хүмүүст хэлсэн мэт. За наатаа ойрхон баг. Наатаа ч бол би ганцаар дийлэхгүй юм биш үү. Бразил Роналдогоос өмнөдөө л амар байсан үл тэ. Дараа нь Адрианатад харсан байдаг ус. Адриана бол яг жоохон хөвгшөрсөн байсан. Мальдиныг хажуугаар бөмбөг сүнгэл таваал гарч байгаа. Бидэл тэ. Адрианаг сүлд харсан хөрх юм бүр гудамжны. Нилээ хөвгшөрсөн байгаас тэ. Ер нь бол яг одоо сэтгэл зүйн Бразилчуудын талаас амьдралын боломж таар учраас хүүхд насны травма сэтгэл зүйн асуудал нь үлчдэг. Тэрнээс ингээд мөнгөтэй бол лаг болсон ч гэсэн салж чадахгүй байж байгаад ингээд өөрсдөө амьдралаа алж чад амир зөндөө байдгийг нэг нь Адриана олчихж байгаа. Ямар амар австад болчихлоо тэ. Тийм шүү дээ. Тэр Роналдог нэг яриа санагдчихлаа. Мальдини Роналд дахиад би яагаадсан гэж хэллээ шүү дээ. Роналдоос яагаадсан гинэ. Би Мальдиныг яаж давна гэдэг. Хоёр биенээсэл калтал зогсоодсон юм шиг. Тэгээ энэ Мальдини Канавара Роналдогоор нэг гой зураг гэдэг шүү дээ. Роналдо дундууд бөмбөг тууж гараад Мальдини Канавара хоёр талаас нь орж байгаа. Амар гой классик зураг тий. Роналдо ч амар эсв үйл дээ. Яа тэгээд энд чинь бол Пауло Мальдиниг яв Чезаро Мальдини хүүгээс салжуулж байгаа шүү дээ. Тэгээ аав хоёр ингээд оролцож байгаа. Тэгтээ хоорондоо жоохон таарамж муутай байсан юм лээ. За тэгээд юм болсон. За Бразил Дани шивэд тоглосон. Дани ерөөхдөө дэлхийн аваргын финалд бол 2 багт нэг хожигдж байгаа гэдэг нь. Франц тэцэгтэй очигдсан дараа нь Бразилд очигдсан. Тэгээс бол Дани бол мундаг баг орж ирсэн дээр. 2 лав дурвтай тийм. Тэгээ хаалган дээр бид нар Шмайхел хэвчээ эд үе дээр байсан Манчестер Юнайтед хаалгач. Амар одоо Дани орчихсон. Дани Норвег гэдэр бол тухайд бол хамгаалалт бол үнэхээр гайхаж ирсэн да. Парагвай ч гэсэн ялгаа байхгүй тийм. За тэгээ Бразил 3-2-оор болгож авсан. Ривалдо энэ тоглолтод галзуурсан байдаг. Ривалдо галзуурч 2 гол оруулж Даниг болгож авсан. За шүгэн 8-ийн нөгөө тоглолт нь Нидерланд Аргентин гэж амар одоо дүүл болсон. За энэ хоёр багийн хувьд бол яг хав ривал гэж ярьдаг боловч бүр сүүл 74 онд л анх тоглосон хоорондоо. Нөхөрсөг тоглолт тэгээд 74 оны дэлхийн авартаар тоглож тэ. Тэрнээс хойш нэг олон таараагүй ч гэсэн ерөөхдөө энэ хоёрын тоглолт болгоцсон амар болдог. Одоо шил 98 оны дэлхийн аварганд тоглолт. Сая 2002 оны дэлхийн аварганд тоглолт амар болсон шүү дээ. Аргентин 2 гол хийсэн байхад эрдээ нэмэх нь буюу шүүгчийн мэдлийн цагт Нидерланд 2 гол хийдэж шүү дээ. Векхорст 2 гол хийгээд тэнцүүлээд торгуулийн цогцолтоор Аргентин ялдсан шүү дээ. Нөгөө хаалттай цогцолтоос хөлбөр явчихдаг тийм. Хөлбөр явдаг. Тэрний өмнө Векхорст мөрөгчдөн шүү дээ. Тэр чинь ерөөсөө шүүгчийн мэдлийн цаг нэмэлт цагт шүү дээ. Шүүгчийн мэдлийн цаг тийм. Эрд технүүд өнгөрөөд явжсэн минутанд Нидерланд 2 хийж байгаа байхгүй. Амар тоглолт болсон тэр тийм. За энэ хоёрын тоглолт бол мэдээж тоглолт эхлээл ерөөсөө зодоо нүдэнтэй алаан босон. Тийм учраас хоёр ч улаан уц гарч ирсэн байдаг. За юу яасан? Уг нь бол энэ тоглолт бол Аргентины талж хийдэгдэх боломж бол өндөр байсан. За Патрик Кулиурт бол эргэж ирсэн тоглолт нэр тийм. За 76-ад эхний голыг бол Кулиурт хийсэн. 90-12 тоноод. За Лопес Аргентинаас яг отон тоглолтын буруу шалтгаалс Нидерланд алдаад Лопес голчдын Клаудио Лопес. Тэгээ Беркамп эрд технүүдэнд тооны харьцааг юу хийж байгаа? 2-1 болгож байгаа. Беркампын гол одоо 3 үрдэн штэ. Агаар дээрээс өнгөй тогтоогоод дараа л шууд зогтдог амар гоё классик гол гэдэг. 76 дахь минутанд Артур Номон гэж Нидерландын зүүн зүгүүрийн хамгаалагч улаан хуцаа аваад байгаа. Гардын 2 шар хуцтай. Аргентин хүний даваатай байгаа шүү дээ. Тооны харьцаа 1-1. Аргентин довтлоод Нидерландын 16-ад бөөн өөмөн босоход Арел Ортега маш тэнэг үйлдэл гаргаж Вандер Сарыг толгооноос нь доош ингэж босохдоо мөргөж унгаад улаан хуцаа аваад өгдөө. Арел Ортега. Тэгээд яг нэгдүгээр үеийн цаг дуусчихсан ч гэсэндээ тооны харьцаа 1-1 байхад шал дэмий үйлдэл гараад Арел Ортега бага өдчихдөг. Арел Ортегоос өмнө тэр эрдэнүүд нь Беркамыг голдыг алдаач үгүй ч мэдэхгүй. Арел Ортего ч тухайн үед багийн гол одоо найруулагч штэ. 10 дугаарт Аргентины 10 дугаарт ч одоо ямар байлаа. Марадона, Ортега, Рикелме, Месси гэдэг дандаа супер амт зүйдэг те. Тэгээд эрдэнүүд нь гол алдаад явсан. Хэрвээ Ортега байсан хүний давуу талтаас бол Аргентины дараагийн 30 минутанд гол орлоо очих үгүйсэхгүй мэдэхгүй те.
Тэгээд ерөөдөө бас Аргентин ингээ боломжоо алдчихж байгаа юм. Энэ бас маш хүн тоглолт болт юм бол би тоглолтыг үзчихсэн. Алаан болоод тоглолт. За ингээд Нидерланд ямар ч цаа Аргентиныг 2-1-ээр болгож явж байгаа. Насалж удаад гүсэдинг ажиллаж байгаа шүү дээ. Нидерландаар тий. Гүсэдинг ажиллаж байгаа. За ингээд ямар ч сан шүгэн 8-ийн эхний 3 тоглолт ингээд дууссан. Шүгэн 8-ийн сүүлийн тоглолт хамгийн таамаглаг тоглолт. Герман Хорватыг хожоод гараад тэрэндээ ихсэж Хорват 3-0 гараад ирдэг. Бут нэрхсэн юм шүү. Бут нэрхсэн. Яг нэг шалтгаан тоглолтын 40 секундууд нь Германы хамгаалагч Кристиан Вөрнс улаан хуц авчихдээ. Тэгэл яг тэрнээс хойш Хорватад 3 гол игээл 40-д 1-3 яарны 100 жүгрийн хамгаалалт солгоо үлрээ зогтیں۔ Тэр голыг айгүй гой тооцоон чинь. За тэгээд Герман нүдэж жагаад ард 2 гол алдаад 3-0 гарч ирдээ. За тэгээд Хорват гэдэг баг шүгийн дөрвлөө энэ хуу орж ирж байгаа юм да. Анх удаа орж байгаа баг. Энэ сюрприз. Гэтэ энэ одоо ингээ бүрдгүүнээр хар Миланы Завони Робобон, Реалын Даавар Шүкр гэдэг ч юм уу те. За тэгээд сүүлд Миланд тоглосон дайраа Шимич гэл дандаа л гайгүй дундаж том багууд тоглож ирсэн олшир байгаад байгаа байхгүй. Юу Шүкр чинь бүр Реал байсан юм сте. Энийний дараа Реал явсан уу? Энд байсан байсан үү те. Энд үед байсан юм байсан те. Тэгээд ингээ харахаар дандаа л Европын дундаж багууд бусдын тоглолдог ч юм уу те. Ийм баг байсан. За ингээд ямар ч Хорват Германыг хожоод шүүгэн дөрвөлд чинь. За Бразил Нидерланд гэж байгаа. За хүн болгоны хүсэн үлээсэн тоглолт. Тоглолт ч амар болсон. Роналдог бол зүгээр Нидерландд бол үндэ дийлэх зур зодцоор оголд харсан. Роналдог зодцоор Эдгар Давидс хамгийн сайн хамгаалсан да. Хит удаа хаалгач эсрэг алдсан. Араас нь сууж хамгаалсан. Яг харахгүй нэг удаа алдаад Роналдо тоглолтын 46 тоглолтод голцсон бол цаг дуусахаас 3 минутын өмнө Патрик Клюверт алдарт мөрөгдөг те. Патрик Клюверт гол. Клюверт бол энэ үед үнэндээ супер хийсэн Клюверт. Энэний өмнөх тоглолтын дээр ч том тоглолтноор голдож байгаа Аргентинтэй, Бразил дээр ч гэсэн голдож байгаа. Роналдо бүрийн дамжуулалтаар голцсон. За энэ тоглолт бол маш хүн тоглолт болдог бас. Ер нь бол маш хүн тоглолт болоод Бразил ямар ч сан ингээ буулгаж аваад. Очигдээ торгуулийн цогцолтоор яг харахгүй Бразил ялж Клаудио Тафрел үнэхээр мундаг байж таад торгуулийн цогцолтуудыг 2 цогцолтыг хаагаад Бразил Нидерландын инхүү буулгаж авсан. Роналдогийн галзуурсан тоглолт байсан. За Франц Хорватын тоглолт болсон. За энэ тоглолт бол Францын хувьд бол бас хүнд тоглолт болсон доо. За Хорват бол үнэхээр мундаг гэсэн. Тоглолтын 46 дахь минутын 2 дугаарыг дөнгөж эхлээд Хорват тооны харьцаа 1-0-оор эхлүүлсэн. За Францаас яг 1 минутын дараа баруун жигүүрийн хамт Тюрам голдтیں۔ Тюрам энэ тоглолтын дээр 2 голд юм баруун жигүүрийн хамт. Эстоноор шигшээд ороос 2хан гол нь л энэ 2 гол. Тийм өөр гол оруулаагүй. Үчи Баатар шүү дээ. Тэгээ Баатар. Тэгээд энэс ч хойш Тюрамч ерөөсө Францын ардын Баатар болж байгаа шүү дээ. Хүн болгон Тюрамыг мэддэг. Цалин бүнлүүн ч өсө шал өөрүүлж байгаа Тюрам чинь тий. Тэгээд хэрвээ Даавар Шүкрийн голоос ердөө 1 минутын дараа тэгж ойрхон гол оруулаагүй энэ тоглолт цаашаа энэ бол Хорватын тал хийдэг чи магадгүйсэн. Маш хурдан тооны харьцааг тэнцүүлээл тэгээд 1-1 болсон. Тэгээд дараа нь 70 дахь минутанд Тюрам ахаад Тюрам 1 голоо баруун өлөөрөө 1 голоо зөв өлөөрөө оруулт. Тэгээ Тюрам чи явандаа ингээ төв юм болж болж байгаа шүү дээ. Энэ дээр баруун жигүүр хамгаалж ордог. Тэгээд Хорватын давуу тал нь Лорен Блан тоглолтын 74 минутанд улаан хуц авсан Францаас. Оо за. Тэгээ Хорват ингээд сүүлийн минутууд дээр ингээд нүдж байгаа ч 2-1-ээр хожигдж байгаа ч гэсэндээ гол оруулж чадахгүй. Тэгээ Францын хамгаалт сайн хамгаалж. Ингээд Франц аваргантлаа үлдэж байгаа маа. Би Франц чи ер нь дардан явцсан болов гэсэн чинь бас нэлийн асуудалтай байсан. Асуудалтай хамгаалт нь үнэхээр сайн байсан. Бартез айгүй супер үсэн дэлхийн авар дээр. Бартез чи энэ үед маньюд байж байгаа. Очоогүй юу? Дараа нь явж байгаа. Нилээн дараа нь явж байгаа шүү дээ. Тийм үү? Тийм. Шмайхелгээ супер алгаж байгаа. Тийм шүү дээ. Хаалгач ирэх байхгүйсэн. Одоо Бартезаар юу их. Тийм, Бартезаар юу байх те. Шмайхелээс баларсан шүү дээ. Бартез баларсан, тэр Боснич гэдэг нэг алгаж баларсан. Хид хид алгаж баларж жагаад насны явсан Вандерсаар хараад бод олгож байгаа юм те. Тэгсэн. Вандерс арчтай амар амтан байсан шүү. За ингээд хүрлийн төлөө тоглолтын дээр Европын багууд ингээд таарж үлдсэн. Ингээд 5 дэлхийн аварга дараалаад Европын багууд инхүү хүрлийн төлөө авч байгаа 82 оноос хойш те. За ингээд Хорват Нидерланд тоглож Хорват хожиж 2-1-ээр хожиж дэлхийн аваргын анхны медалаа Хорватын шок авч энэ Хорват улс таар дөнгөж тусгаар тогтно те. 7-8 жил болж байгаа улс энэ бол асар том үндэсний баяр болсон байдаг. Дэлхийн аваргын хүрлийн талыг гэртээ авч утсан. Энэ бол одоо үгээр хишгүү. Тэгээ Хорват ч юм бол нөө Югославийн дайм ангиас салах гад нилээн зовлон зүтгүр хүмүүс одоо амсцсан байсан улс. Тэгээд энэ улсын хувьд бол 98 он гэдэг бол үндэ хязгаарч мартагдчихгүй жилүүдийн нэг нь бол энэ болсон. Улс үндэсний хувьд бол асар том одоо өөрчлөлтийг авчирч байгаа шүү дээ. За Нидерланд бол ингээд урлагийн төлөө тоглолтын дээр мултарсан байдаг. Яг авраг авах гэж ирсэн багч урлагийн тоглолтын дээр жоохон таараад тоглолцсон. Тийм баг. За шигшээ тоглолт Франц Бразилийн шогийн тоглолт болсон. За энэ тоглолтын өмнө бол асар том нэг үйл явдал болсон. Тэр юу гэхээр Бразилийн шогийн тоглолт Роналдотой холбоотой. Роналдотой холбоотой үйл явдлууд бол нэлээд болсон. За тоглолтын өмнө бол Бразилийг хожих одс өндөрөөс одоо бетийн сайтууд дээр. Одоо сайт гэж тухайд байхгүй нөө. Тухайд нөө хүмүүс ч тодорхой хэмжээнд ингээд бооцоод явж байгаа. Тэгэхэд Бразилийг хожих магадлал нь бол өндөр байсан Францаас.
За тоглолт эхлэхээс 72 минутын өмнө Роналдог үндсэн бүрэлдэхүүнээс хасч Эдмундо гарааны бүрэлдэхүүн рүү оруулна гэдэг юу гараж ирсэн байдаг бүр. Аль биесээр. Хэдэн минут гэнэ? 72 минут буюу 1 цаг 12 минутын өмнө. За. Роналдог Эдмундог оруулж ирнэ гэж ярьсан байдаг. За тэгээд энийг бол яг 20 цагт бол 1 цагийн өмнө гарааны бүрэлдэхүүн зарлал хэвлэл мэдээлэл сонсоо просто ангаасан байдаг. Роналдо яач. Роналдо чинь тухайн үед дэлхийн шилдэг болсон хөлбөмбөг хүчин шүү дээ. За тэгээд 20 цаг 18 минут буюу тоглолт эхлэхээс одоо 42 минутын өмнө те Роналдог буцаад гарааны тоглолтод одоо бүрэлдэхүүнд гаргана гэдэг юу оруулж ирсэн байдаг. Эдмундог суулгаад. За тэгээд бөөн асуудал болсон. За тэгээд юу болчих вэ яач юу тухайн үед мэдэхгүйсэн. Тэгээд хэдэн жилийн дараагаас Роналдо энэ дээрээс ярьцлага өгсөн. Энд дээр ярьцлага финалийн тоглолт болохын үдээс хойш Роналдогийн би муудсан юм билээ. Муудаад. За тэгээд үдээс хойш таталт өгсөн байдаг. Таталт өгөөд орой тоглолт 9 цагт эхэлж байгаа шүү дээ, тэ. Таталт өгөөд ухаан алдаж явсан байдаг. Тэгээ бүр эмнэлэгт 3 цаг хэвцсэн Роналдо. За ийм учраас энэ Марио Загала Роналдо тоглуулж одоо эсгээ ерөөсөж чадахгүйсэн. Гарах уугүй юу гэд. Тэгээд яг мэдүүлэг 72 минутын өмнө юу мэдүүлэг өгөхдөө Роналдог бүрэлдэхүүнээс бүр хасцсан байсан. Роналдо тоглож чадахгүй гарааны бүрэлдэхүүн рүү. Эдмундог оруулсан. За энэс бол маш олон тийм одоо тийм юунууд байдаг одоо нөө хүмүүсийн таамаглал ч юм уу одоо янз бүрийн одоо нэг юмнууд байдаг шүү дээ. Энэ дээр бол Эдмундо бол гарааны бүрэлдэхүүнд гарах гэж Роналдог ингээд яасан гэдэг ч юм уу те одоо хорлцлоо гэдэг юм гарсан байдаг. За Nike брэндээс болсон гэдэг юмудаас гарсан байдаг те. Зөндөө бол ингээд юунд ярина. Францын тогооч нар хоолнд нь асуудал одоо тодорхой хэмжээнд ямар нэг нөлөөлчлөө гэдэг ч юм. Янз янзын юм гардаг ерөнхийдөө. Тэгээд ямар ч сан ийм болсон. Тэгээд энэ тоглолтын дээр Роналдо бас жоохон тааруухан тоглосон шалтгааныг би энэ хүнд байсан. Тэгээд Марио Загала хэлсэн байдаг. Би энэ тоглолтод Роналдо гаргаагүй бол одоо баларх байсан. Би бол одоо ертөнцийн өмнөд одоо хэсэгт байгаа шүү дээ. Би өөр хойдол дээр амьдрах байхаа үлцэн амьдралдаа гэж хэлсэн. Аргагүй шин ч одоо тий. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч. Тэгээд Роналдог бол яг харахгүй тэгээд тоглолт эхлээс 42 минутын өмнө гарааны бүрэлдэхүүн рүү ахиж гаргадаг. За тоглолтын өмнө бол ерөөдөө нэг ийм болж байгаа. За хоёул хамтран ажиллагчтай танилцуулаад тэгээд тоглолт руу орно. За өнөөдрийн дугаарыг маань спортын хувцсыг Америкаас за спорт шоп ажиллаж байгаа. За Америк болон Англиас бараанууд нь бүгд ирж байгаа тийм. Тэгээд бүгд оригинал чанартай ийм одоо хувцснууд бүтээгдэхүүнүүд байгаа. За Nike, Under Armour за ер нь спортын бүгдээр л байгаа юм тийм. Ер нь яаж сонгодог вэ бараагаа заяа. За манай нөө бас хөрөнгө оруулагч Америкт их удсан байдаг. Тэгээ Америкаас ерөөхдөө манайх ихэнх бараагаад. Тэгээ нөө удсан хүмүүс чинь хямдхан яаж бараа болох вэ те? Дээрээс нь том зах зээл чинь тийм боломж их байдаг. Манайх ч нөө жижиг зах зээл учраас хямдралтай бараа олох ч юм уу тийм хэцүүдэг бол тэр том зах зээл чинь өөрөө үйлдвэрлэгч ус ямар мундаг гэдэг л те. Тийм учраас бас хямдхан олдог. Тэгээ манайх энэ бол арцсангүй хямд үйдэн шүү энэ бол. Хямд гэхэлэр хүмүүс айгүй хямдхан гэж ойлгодог. Одоо гадуур нь 30 40 мянга 100 мянган бүүз те. Яг оригинал бүүзийг бол 300 мянгад авна гэдэг ч юм уу ерөөдөө бас хямдтай орно шүү дээ. Jordan-гийн бүүзүүд ихтэл яг $200 молор гэхдээ чи ерөнхийдөө Монголд нэг айгу үнэтэй заргадаг. Манай бол болж байгаа тэр үнээр нь зарах гэж байна. Ерөнхийдөө манай гол концепт бол $100 бүүзээ 100-аар зарахыг хүсдэг, болж өгүүлж байгаа хямдхан зарахыг хүсдэг. Тийм л ерөн концепттэй явдیں۔ Тийм $200 бүүз чинь одоогоор бол 700 мянга шүү дээ. Тэр бол ашгаа нэмээ сайд өргөл зарагдана гэсэн үг шүү дээ. Энэ бол тийм. Тэгэхээр манайх нэг 800 700 дээр зарах гэж их үздэг энэ бол тийм. Тийм. Би очиж үзсэн, би бас хэрэглэгчтэйх нэг байгаа. Одоо нэг авсан бүүзээ болоод тэгж өмсөж байгаа. Одоо айгуу тийм гоё загвартай Пумагийн нэг юу байсан шүү дээ. Mercedes Benz шүү дээ энэ ч тийм. Тийм, бензин. Тэр бол надаас амар таалагдсан. Би бүр өвөл очиж харчаад биш өвлөөс өмнө тэгээд за энэ сте гоё юм байна гэд би тэг нэг сайн Вьетнам явахаас өмнө очиж авдаг ч тэр байхгүй. Тэгээд чинь 399 сая төгрөг шүү дээ. Тийм шүү дээ. Аюу болоо. Ерөнхийдөө пүүзийг бол хийдэм билээ. Ээлжиж өмсгдөм билээ. Тийм байлээ. Нэг өдөр 2 өдөр өмс амраа. Тэгэх юм бол аюу удаан өмс. Амар удаан өмс. Нуглаа мулаач харддаг. Одоо Jordan-аар хүмүүс нуглаа харна. Минийх бол 2 жил өмс одоо өмссөн байгаа хүмүүс бол нуглаач хараагүй байж байгаа. Тийм шүү дээ. Ер нь бол гутлыг бол ээлжилж өмсөх хэрэгтэй. Тийм. Нэг өдөр болгоно нэг гутал өмсөх юм бол ямар цүбэр гутал чиг татна, ямар цүбэр гутал дором ярна. За Англиас бас бараанууд ирээд байна уу? Англиас бол цөөхөн. Ерөнхийдөө Америкаас их ирж байгаа. Англиас сая нэг хэсэг гэж одоо жоохон байхгүй болчиход байгаа. Багассан байгаа. За заяагийн дэлгүүр маань Мойсийн 4-ийн Новотел зочд буудлын эсрэг талд Мойсийн 4 лүү иргэдэг зам дуу байж байгаа тийм. Яг хоошоо харсан хаалгата тэр нэг яг Мойсийн Новотелийн яг багт өргөөр иргэдэг байгаа тэр гэрэлтэн дээр л байж байгаа юм да. Хоошоо хараад маш том хаягтай байж байгаа. За юу яаж болно? Уцаар залгаад ямар бүтээгт ямар бараанууд байна гэдээ асуучих болох юм байна. Энэ бол энэ төвчрэлтэй үед маш хэрэгтэй үйлчлэг шүү. 88 тэгтэг 91 92 дугаар уцаар залгаад за Jordan тэд байна уу гэдээ асуучих юм бол таньдтай байгаа байхгүйг нь мэдээлчих гэнэ тийм ээ. Пэйжээр холбогдсон ч олон зургийг хараа тий. А пэйж нь болохоор Zaya Sport Shop гэдэг пэйж байж байгаа. За энэ дээр бол мэдээллүүд бол сайн тавьж байгаа тий.
За баярлалаа заяа. Зя тоглолт руу орох уу. За ингээд шигшээ тоглолт 1998 оны 7 сарын 12-ны өдөр. За манайхаар бол одоо наадмын барилдаанд дуусаа тэр шөнө гэсэн үг шүү дээ, тий. Болсон байдаг. Бид нар бол 13-ны өглөө үзэж байгаа ерөөхдөө үндэсний телевизээр. Нэг 40-50 минутын тайм маягтай, тий. За орон нутгийн цагаар 21 цагт эхэлсэн. За Бразил бол 4 удаагийн аварга, өмнөх дэлхийн аварга. За Франц бол дэлхийн аварга болоог байсан. За Франц төрүүлэх юм бол 78 оны Аргентинаас хойш анх удаага шинэ баг дэлхийн аварга болох юм дэлхийн аварга байсан. За тэгээ тоглолт эхлээд Бразил бол 4-4-2 уламжлалт байрлаараа Ривалдо, Леонардо хоёр жигүүртээсээ төврөө бол найруулдаг. Роналдо Бибито довтлогчоор багийн алч Дунга, Сезар Сампая төвдөр, за Роберто Карлос Альтер, Жунер Баяна, Кафу, Тафарел гэж гарч байгаа бол Франц бол Зидан хоёр довтлогчоор найруулагчаар Юри Жоркоев, Гивор шиг сонгосон. Дөрвөн довтлогчтой Франц бүгдийг сольж тоглолцсон. Өмнөх тоглолтууд дээр залуу довтлогчтой гарч ирсэн бол энэ удаа Гивор шиг гарч ирсэн. Гивор бол маш олон боломжийг алдсан. Францын жишээ 9 дугаар бол энэ тоглолтын дээр. Хэрвээ Франц жигцсэн бол одоо гол бурд нь Гивор болох байсан. За тэгээд улаан онц авсан Лорен Бланы оронд Либеф гарааны бүрэлдэхүүн рүү гарч тоглосон байдаг. За тэгээд энэ тоглолтын дээр Марсель Дисад 68 тонууд нь бас улаан онц авч байгаа Францаас ч 3-2 болсон дараа. Улаан онц их гарсан нэмцэн дээр. За тэгээд тоглолт эхлээд ерөөдөө тоглолтыг халаантай болсон. Хоорондоо хэлж довтлоо. За энэ тоглолтын дээр Зидан 2 гол оруулсан бол тоглолтын үндсэн юун дээр бол Зидан бол үнээр бүжгэлдэй. Зидан яагаад супер яагаад ингэж амар байсан бол энэ тоглолтын дээр Бразилийн эсрэг Зидан үнэхээр бүжгэлдэг зогсоож чаддгүй. 2006 онд дахиад бүжгэлдэн штэ дэлхийн авар дээр Зидан бол тэ. Бразилийн эсрэг болохоор Зидан бүр ингээд юу болсон гэмээр амар тоглолдог. Үнэхээр бүжгэлсэн. За тэгээд болонгийн тоглолтоос тоглолтын 27 минутанд Зидан мөргөж ихнийг голыг оруулдаг. Дараа нь 45 дээр нэгдэх минутанд дахиж мөргөж гол оруулсан. Хоёр дахь мөргөлт нь Роберто Карлосын салтаагаар буюу хоёр үлийн дундуур нь мөргөж гол оруулдаг. Болонгийн цогцолтын дээр хоёулын дээр Леонардо түүнийг хамгаалж исэн. Хоёулын дээр нь алцуучараас Леонардо тоглолтын нэгдүгээрийн завсалгаанаар суулгаж Дениснийг оруулж ирсэн байдаг. За ингээд Франц 2-1-ээр тоглолт илүү явжсэн. За энэ тоглолтын дундуур Роналдо Бартесийн эсрэг нэг гарч ирэхэд Бартес бөмбөгийг хатгахдаа биеэрээ Роналдогс та унтал нь ухаалтж унтал нь мөрөж унгадаг. Энэ дээр ямар ч шийтгэл шүүж өгөөгүй. Гэхдээ шийтгэл өгөхгүй байж болохоор бас зөвдөх тал байна, буруудах тал байгаа. Яг бол түрүүлж бөмбөгийг ингээд гараар хатаа цогтөг байхгүй. Тэгээд нүн чин мэдээж гараараа урагшаа зогсож байгаа юм чи бие нь очиод хоёр талаасаа мөргөлдөж ингэж унсан. Тэгээд Роналдо бол жоохон би тааруу тоглолт ингэж зохиулаад юм чин бас нэлээ эвгүй болно шүү дээ. Үнэхээр тоглож чадаагүй Роналдо л тий. За тэгээд дараа нь эрдээд нэмэх нь 3 минутанд бити сүүлийн голыг оруулж 3 тэгэхээр Франц бол Бразилийг буулгаж авч дэлхийн аварга анх удаага болтгоо. За тэгээд энэ дэлхийн аварга 1.5 сая хүн шууд тэр бөмбөг шууд энэ тоглолтыг үзсэн. Жишээ тоглолтыг бол амар их үзсэн болж яг шууд. Бид нөө шууд үзээгүй шүү дээ. Бид нөө шууд үзээгүй. Шууд бол үзсэн байдаг. Тэгээ бид нар бол 2006 оноос шууд үзсэн гэж явах. Яг бол 2002 онд ч бид нар хулгаагаар үзэж байгаа учраас тэр чинь шууд хэцүү те. Шууд Оросын сайтаас ингээд шууд үзсэн. Тэр чинь албан ёс орон шууд үзсэн гэдэгт ордгоо бах юм бол. 1.5 тэрбум хүн шууд үзсэн байдаг. За тэгээд энэ тоглолт дуусаад Бразили одоо Францын Champions League гэдэг айгуу том гудамж байт юм байна. Тэр гудамжаар 1.7 сая хүн гэдэг. 1.5 сая хүн алгасан байдаг. Уучлаарай 1.7 тэрбум хүн үзсэн шүү. Би андуур ажиллаа. 1.5 сая хүн тэр Парисын гудамжаар алгасан байдаг. Баяраад энэ амар их тоос. Улаанбаатарын хүн байгаа бас тий. Тэр гудамжаар ингээ баяраа тэмдэглэж тамирчдын зураг хөргийг бариад дуулсан. Дээрээс нь Франц улсад Араб гаралтай, Африк гаралтай маш олон тамирчдын ингээд буруу шадаг арьс өнгөний үзэл гардаг гэсэн бол энэ дээр Кристиан Крамбе, Зидан, за тэгээд хин Патрик Вера гэдэг Юри Жоркоев гэж нэг за Юри Жоркоев шүү. Илүү Африк гаралтай тамирчид илүү магтаж дуулж бахархаж ирсэн. Тэг ингэснээр нэг арьс өнгөний үзэл ч юм уу бус юмнуудаар амар том нөлөө гарсан байдаг. За дээрэс нь Францын эдийн засгийг энэ дэлхийн аварга асар өндөр өргөсөн байдаг. Эдийн засгийг өргөсөн. Францын хөлбөмбөг энэс хойш алтан үеийг эхэлж байгаа. Дараа нь Европын аварга шууд авч байгаа шүү дээ. Анх удаага дэлхийн аварга авчаад дараа нь шууд Европын аварга болсон. Анхны ус болж байгаа Францаас. За тэгээд бүр хамгийн гоё мэдээ нь 1944 онд дэлхийн 2 дугаар дайнд нацист Германыг буулгаж аваад одоо Парисын Liberation гэж одоо байдаг те. Одоо тийм хүмүүс бөөнөрөө баярлж байгаа те. Энэ баяр одоо Charles de Gaulleийн одоо парад ажиллажсэн. Энэ болохоор 8 сарын 26-нд болж исэн бол тэрнээс хойш дараагийн хамгийн том үйл явдал энэ болсон гэж байгаа. Боддоо дэлхийн 2 дугаар дайнд нацист Германыг эх орноос хөөж гаргачаа баярлж исэн Францын ард түмний дараах том баяр нь 98-ны дэлхийн аварга болчиход энэ баяр. Тэгэхээр хөлбөмбөг ямар амар спорт байд энэ шууд хилдэж байгаа тийм байна. Энэ чинь эрх чөлөөтэй болж байгаад баярлж байгаа баяр шүү дээ.
Хоёр дахь нь бол спорт тий. Спорт тийм. Хөл анх удаа Франц дэлхийн аварга болж байна Тийм. те. 1.5 сая хүн алхсан байгаа шүү дээ тэр. Годомжинд. Наач ерөөсөө энэ хөлбөмбөгийн дэлхийн аварга гэдэг ямар дайны хэмжээний одоо үйл ажиллагаа вэ гэдэг шууд харагдчихлаа. Хөл шашин гэдэг ч бол үнэн байгаа те. Тийм. За тэгээд энэ баярын ёс зүйн үйл ажиллагаа маргааш нь Францын шоугийн тамирт алт авчаад энүүгээр ахаад автобустай явсан. Ахаа нэг баярч үргэлжлэл байгаа шүү дээ те. За тэгээд Францын үндэсний Бастилийн өдрийг тэмдэглэдэг мегмар гариг хүртэл үргэлжилсэн гэж байгаа юм. Ингээл яваал гэсэн те. За тэгээд тухайн үеийн ерөнхийлөг Жак Ширак Бастилийн цэргийн жагсаалын дараа Элисе ордны цэцэрлэг төрүүлэнд үйлчлэгт багаа урьж баяр хүргэж үндэсний эрдэнэтлийг багтсан те. Бүгдэнд нь одоо Найт гэдэг цол өгдөн штэ. Францын Лёгоны одоо бүгд тамирчид одоо гард олж гисэн байдаг. Одоо 7 сарын 24-нд. Тэгэхээр энэ ч одоо ингээд 12 3 өдөр ингээд баяраа тэмдэглэсэн байна Франц улс те. Тийм байна. За тэгээд бас нэг том мэдээ нь Францын For Eternity гэдэг одоо сонин байгаа. За энэ сонин бол 7 сарын 13-нд гарсан гарангуудаа бүх цөгийн хамгийн их зарагдсан одоо сонин болсон 1.6 сая одоо сонин зарагдсан баг. Францууд сонингаа аваад уншаад те бахархан ш тэр чинь тийм үстэй. Дэлхийн аварга болцсон. Манай одоо энэ сонин дээр юу гэж үтсэн байна гэдэг. Уншиж байгаа. 10 франк гэж бодох чинь тэгээд юу вэ? 12 сая франк шууд ороод ирчихсэн. Шууд орчиж байгаа үстэй те. Тэгээд ерөнхийдөө Францын эдийн засаг дээр энэ бүх талаараа юу болсон байдаг? Том өөрчлөлтүүд болсон нэг нь одоо энэ сонин дээр хүртэл харагдаж байгаа юм те. За ингээд үрд мөнх гэдэг нэртэй сонин инхүү 1.6 саяар инхүү борлогдсон үйл явдал. 1.6 яа тий. Бос амар. Энэ бол Улаанбаатарын бүх аваад уншиж чинь гэсэн үг ч тий. За Франц улс энэ ялсан тухай эдийн засгийн хувьд ч гэсэн ялт гэж ерөөхдөө сонин болгонууд дээр иш татсан байдаг. Иш татсан байдаг. За тэгээд энийг дагаад маш олон үйл явдлууд ингээд Францд бол гарсан. Тэгээд арьс өнгөний үзэл дээр ч гэсэн шал өөрчлөлтүүд ингээд гарч ирсэн байдаг Франц дээр. За нэг иймэрхүү үйл явдлууд ямарсан Франц дээр болсон байдаг. За тэгээд энэс хойш Франц улсын хөлбөмбөгийн алтан үе эхэлж байгаа. За дэлхийн аварга тэмцээн ингээд болоод өнгөрөөд мэрэгэн бочийн салт бол гарч ирсэн байдаг. За энэ тэмцээний одоо шилдэгүүдийг танилцуул. Даавар шүкүр 6 голтойгоор анх удаага Хорват тоглож явах дэлхийн аваргын мэрэгэн боч болж байгаа. Батистута Аргентинаас Кристиано Бери 5 голтой, Роналдо Марсело Сан Луис Эрнанц гээд Бразил, Чили, Мексикод 4 голтой. Дараагийн мэрэгэн бочод шагналыг авсан. За тэгээд алтан бөмбөг гэдэг шагналыг бол тэмцээний шилдэг хөлбөмбөгч нар Роналдо авсан байдаг. За алтан шаахаа буюу шилдэг товтчоор Даавар шүкүр, за шилдэг хаалгач Лев Яшны шагналыг Фабиан Бартес 2 гол алдсан. За фэр плей буюу хамгийн цэвэр шудраг тоглолттой багаар Англи, Франц, хамгийн entertainment тоглолттой багаар Франц болсон байдаг тий. За улаан уц авсан тамирчид гэж байгаа тий. За би зөв одоодын л хэлчих зөндөө тамирч. Арел Ортега Аргентины шиг 10 дугаар. За Камеруны шоо 3 улаан уц авсан. 3 тоглолтод 3 улаан уц авсан байгаа дунджаар. За тэгээ Ригобер Сонг 2 дэлхийн аварга дараалж улаан уц авсан анх тоглож байгаа юм тэр. За Бельгийн шогийн голдолч Герт Верхен улаан уц авсан байгаа. За Дэвид Бекхэм авсан байна. За Франц дэлхийн аварга болохдоо 7 тоглолт гэхлээр 3 уц улаан уц авсан. Лорен Блан, Марсел Дисе, Зинедин Зидан гэд 3 гол тоглогч нь улаан уц авсан байна. За нэг нь бүр аваргын лөө тоглолтоор оролцоогоо тий. За Кристиан Ворнс гэж Германы хамгаалж авсан. Энэ тоглолтод улаан уц аваад шигшээг хөдөж байгаа. За тэгээд юунес Нидерландаас Патрик Кулюрд Артур Нуман гэж гарааны 2 тоглогч нь улаан уц авж байгаа юм бас. За ингээд ийм олон тоглогч нар. Тэгээ ийм олон одод улаан уц аавнууд чи өөрөө аюу сонирхолтой болж байгаа юм тий. Тийм байна. За ингээд энэ дэлхийн аварга болж өнгөрөөд хамгийн сүүлийн байранд Америк 32-д, Япон 31-д орсон. Гэхдээ энэ хоёр шигшээг дараа нь 2002 оны дэлхийн аварга үнэхээр будаа болгодог. Том усч өөр шүү дээ тий. За тэгээд ийм гоё дэлхийн аварга болсон. За нийт бол 98 ус бол шууд дамжуулсан байдаг. Телевиз болон радиогоор тухайд бол радио хүчтэй байсан дэлхийн нийтээрээ радиогоор шууд дамжуулсан байдаг. Энэ 98 оны илүү 2002 оны дэлхийн аварганы кино байдсан шүү дээ. Баримтат кино. Дэлхийн өнцөг болон бүртний хөлбөмбөг радиогоор сонсож байгаа. Манай Монголд байна баг гардаг шин Казак хүмүүс Казахстан ч юм уу гардаг. Тэр айгүй гоё кино. Би тэр үзээгөө би нэг харж ирсэн. Тэг хүмүүс айгүй их ярьдаг тэр киног. Амар гоё кино байд юм билээ. За тэгээ яг дэлхийн аварга бол 98 сувгаар 200 усод юм шүү. Энэ 200-д нь бол манайх бол энэ тухайд бол ороогүй. За тэгээд 818 зурагчин энэ дэлхийн аварга дээр бас ажилласан байдаг. 1750 сэтгүүлч ажилласан. 110 телевизийн комментатор ажиллаж байгаа. 110 комментатор ажилласан. Энэ бол бас сонсох цөөхөн байна те комментаторууд бол те. Энэ бол өшөө олон байгаа. Яг тухайн үед телевиз багч байсан бах. Одоо бол 2002 оноос бол өөр болж байгаа шүү дээ. 2006 онд л манахаас орж. Тэгээ 2006 онд их сонио. Би ганцаараа тайлбарлаж ирсэн шин. Тийм. Тий.
Одоо бол манайх бол нийтлэлийн аварт нэг 5 6 хүн заавал сууж та тий. Тухайн үед мэдэхгүй. Ганцаараа тайлбар. Би ч хоолоо молоод паг болж ирсэн шүү дээ. Сунж унсан юм биш үү? Сунж унсан. Тэгээ манай Бадрал гэдэг залуу хитэн тоглолтоос авч явсан. 5 цагийн 2 залуу эхний 2 тоглолтод бас надтай тайлбар дээр бол ямарсан. Орж исэн. Тэр чинь яг тайлбар дээр чинь маш их нэр гарч байгаа. Оо маш их нэр тэл өдрийн 3 4 тоглолт шүү дээ тий. Тийм шүү дээ. За тэгээ энэ дэлхийн аврал дээр том видео тоглоомудаас гарсан байна тий. E-sport, Microsoft-ийн тоглоомууд, Konami-гийн тоглоомууд идэл хөл өмгийн тоглоомны зах зээл хүртэл асар том юу авчирсан байдаг. Зах зээл гарч ирсэн. Одоо хөл өмгийн дараа зөндөө олон юунд гарч иж байгаа. Дагалдах бизнесүүд гарч иж байгаа. Томорч байгаагийн нэг нь бас энэ байсан. Тэгээд энэ дэлхийн аваргын дууг Alles Ola гэж энэ дуу байсан. Энийг бол Ricky Martin дуусан Copa de la Vida гэдэг нэртэй дуусан байдаг. Тий. За баярлалаа заяа. Энэ би Францыг энэ юунуудаа цагаач хүмүүс шүү дээ. Тэд нар хөл өмгийн нэлээ явуулчих уу гэж анзаардаг юм. Хэдэн оноос хойш 80 оноос хойш юу хөгжлөн дэвшилсэн гэсэн үү тий. Тэр үеэс энэ цагаачлалын бодлогын энэ ч суларсан юм болов. Францын тий колон улсуудаас орж ирсэн дээ. Гэхдээ ерөөдөө яг энэ цагаачд бол ерөөдөө 90-ад оноос ерөөдөө гарч ирсэн яг Францад бол. Тэрнээс өмнө ерөөдөө Францууд нь өөрсдөө байж байгаа. Тэгэл одоо энэ 98 дэлхийн аврал ерөөдөө гол эхэл болж байна л да. Зидан Карамбе гэж эхэлж байгаа шүү дээ тий. Тэгээ ер нь хараад тахад дандаа л цагаач хүмүүс нэлийн хот болдог. Одоо энэ сүүлчвэл Имбапе ч юм уу тий. Ер нь ингээд тэгж анзаардаг. Гэхдээ Францын нийт хүмийн 76% нь нөө яг Францууд ч Европод шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр 25% нь спорт илүү амжилтанд хүрэх боломж олж байна бас тий. Тийм байна. Тэд нар бас амжилтанд хүрэх гэж хичээц гэж байна тийм ээ. Тий, одоо нэг уламжлалт Француудтайгаа санхүүг ч юм уу бүх юмараа зэрэгцэх гол боломж нь спорт байна л да. Одоо тэд энэ эдрээс авахвал тий бүх спортоор энэ гарч иж байна л да. Тийм байна. За баярлалаа заяа. За бид хоёр 98 оны одоо монголчуудад ялангуяа маш тийм ойрхон юм дэлхийн аврах тийм ээ. Анх удаа үзчихсэн ч гэдэг юм уу. Зиданых анх удаа хараад Бразилийн мундаг шгшээ багийг Франц гээд баг хожоод анхны дэлхийн авраг авсан гэдгээрээ ч юм уу. Ер нь надад бол ойрхон байдаг. Тэгээ Бразил ч 3 финалж байгаа энэ дундх нэрт мөнгө авч байгаа. Нөгөө хэд нь алдчих 94. Нэр 2002 тэр тий. За ингээд гайхалтай түг ярьж гисэн. Заяада баярлалаа. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од мөндөр сугаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 хостолгийн Од мөндөр радиогоор хүрлээ. Дугаарыг хялбар хуримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн худалдаа хөгжлийн банк болон Спортын офицыг Америкаас Заяа Спорт Shop ивент итгэлээ. За Заяа дараагийн дугаараар оролцъё. Баярлалаа баяр та. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 942 30 15 15 942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.